Тэгээд нөгөө залуугийн үүдэнд яг Christmas-аар амар том бэлэг ирсэн байгаа байхгүй юу? Хаалган дээр нь. Тэгээд тэр залуу ингээд юу юм болоо гэд ингээд онгоолгоод үтсэн чинь тэр хүүхэн хүн хөлслөөд өөрийгөө алуулаад өөрийгөө хайрцагт хэлгээд бэлгийн юугаар ингээд боолгоод тэгээд ингээд захиагаа бичээд заяа. Энэ чи миний ингээд өмнөх бэлгийг голсон учраас би өөрийгөө чамд энэ шинжилээр бэлэг болгож өгч гэдэг. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайчин рок компани шилдэг шараа яриг. Цэвэр цэнгэг Тера. Сайн бацхан үзэгчтэй өртөө 4 season 3 одоо иргэн ирлээ. 6 сар хүлээлгэлээ нилээ их хүмүүс маш их хүмүүс яасан бэ хийгээч гэж те шаналгасны эцэс. Гэхдээ яг хийх чин хүсэл байсан хэдий ч ажилтаа байсан шүү. За ингээ ямар ч байсан эхний season 3 маань эхний зочноор та бүхний ичнээ танил болсон мөнх марал орцож байна. За сайн байна уу? Сайн байна уу. Би одоо өөрийг чинь DJ гэхэд одоо болцсон шүү дээ. DJ хийгээд эхэлсэн байгаа. За бит хоёр баг 2-3 жилийн өмнө баг те. Нэг ажиллаар юм ярилцж сууж агаад нилээ эвгүй түүхүүд сонсч байсан. Тэгээ тэрийгээ ингээд гоё season 3-ийнхаа эхний эпизод болгоод гоё яриараа гэдээ өрөөд ямар ч гэсэн ирсэнд маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Би ч одоо аимшиг юмнаас амар хол идэв мөртлөө тэгэл орж үзье гэж бодоод ирлээ. Тохиолдчихсэн те бас. Тий. За манай нэвтрүүлгийн нэг тийм асуулт байдаг. За аимшигын кино гэдэг сэдв те. Угаасаа аимшигын юмд дуртай бүх хүмүүс аимшигын киног үздэг. Одоо хүртэл нөгөө хамгийн сүүлд The Weapons гэдэг кино хүртэл box office дээр бүр тэг ашгаа хит нугалчих болоод байгаа хамгийн их ашиг олж ийн. Стил хүмүүс аимшигын кинонд дуртай. Тэгвэл Марлагийн хувьд болохоор хамгийн амар айлгаж байсан аимшигын кино юу вэ? Яг хамгийн амар анх гэх юм бол угаасаа нөгөө жоохон махта ядуугийн зовлон үзчихсэн. Тэг яг ийм сумын төвийн яг ийм байшинд үзчихсэн. Тэгээд яг нөгөө аимшигын кино үзэж байгаа гэдгийг мэдхгүйгээр үзсэн болохоор яг тэр сэтгэл зүйр үзэнгүүт бүр үнэхээр айдсан. Тэг жоохон хөөхтэйсэн болохоор ч тэр юм уу. Тэрнээс хойш ер нь яг тийм төрлийн аимшигын киноноос ер нь нэлээд айдаг болсон. Сэндэр юм ээ тий. Үнэхээр амар кино шүү. Тэгээд яг тэрнээс хойшоо гэх юм бол яг зөндөө олон канонууд үзэх явдал үзсэн. Гэтэл ер нь нэг тийм хүмүүс шиг тэгэж амар мундаг ингэж лаг ингэж зочиж моцохгүйгээр үзэхгүй үзэж юу лээ зочихгүйгээр үзэж чаддгүй гэхлөө. Амар зочимтгай тэгээд ер нь амар сэтгэл хөдлөлтөд үздэг болохоор тийм ер нь надтай хамт кино үзэж байгаа хүмүүс баг илүү надаас айдаг юм уу. Тэгээд аимшиг кино үзэхдээ аимхай тий. Тэгэл сүүлийн үед гэх юм бол яг Япон кинонуудаас нэлээд айлгажсэн одоо бөгөж ч юм уу сүнстэй байсан ч юм уу. Тэгээд дараа нөгөө scary movie гарангууд тэрийг үзэж жоох ингэж тавьширдаг ч юм уу. Тий. Тэгэл хамгийн амар кино гэвэл тэр байна да. Сүнстэй шүү угаасаа нэг тийм нэг 90-100-ны бүр баг шилдэг хамгийн амар аимшиг кино болцтой. Тий. Ер нь Японы яг тэр нөгөө сүнсийг илэрхийлэх юм чинь яг тэгээ тогтооцсон юм шиг санагдаад байна шүү. Бүх бидний сонсчсноор баг худлаарсан 10 хэдэн анги юм шиг байлээ те. 9 анги ч үлээ. Ер нь айгүй олон байдаг. Тэгэн гутаа тэрийгээ бүр сүүл рүүгээ нөгөө нэг гаргахыг баг хоригдж мөргөсөн юм шиг. Би тийм ба сонсчсэн. Хитрхи хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөд. Тэгээ яг тэрнтэй адилхан Монголын ядуугийн зовлон бол те Монголын аимшигын киноны одоо баг ноён оргилтэй. Өсөө уулын хамгийн доод талынх нь Монголынхоо те. Аргагалтай байсан нөгөө баг байхад тийм нэгч үзэж байгаагүй хүмүүс чинь би өөртөө бас зүгээр гэртээ ингээл зүгээр ингээ жоох хүүхд үзчихсэн нүр амар юм гараал тэгэл. Жигэн аимшигын киноны драма те. За Марлагийн хувьд болохоор мэдээж хэрэг Япон улсад нэлээд удаа амьдарч сурч байсан билүү те. Амьдарч байсан. За тэгээд одоо асуултаас бол манай үзэг шууд ойлгож байгаа бах. Япон улсын сүнстэй тохиолдсон явдлуудыг ярьж эхлэе да гэж. За ер нь юу яасан? Яг ингээд миний хувьд гэх юм бол яг тухайн үедээ ингээд нөгөө жоохон байсан ч юм уу нэг тийм юм ингээд нэг юм шууд нөгөө энэ сүнсэстэй гэж бодож байгаагүй тохиолдчихсэн зүйлүүд тахгүй юу. Тэг яг одоо ингээд бодонгууд би бүр ингээд өөр амар айдаг байхгүй.
Тийм тэгэл хамгийн анх гэх юм бол ер нь ингээл Японыг ч нөгөө сүнстэйгээр алдартай ингэдэг тэгдэг гэл айгүй их яриа идэг. Япон гингүүд угаасаа хүн болгон сүнстэй газар. Тийм тэгээд японочууд яг өөрсдөө бас одоо тамаши гэж нэрлэдэг. Тэрийг бас нэг өөрөөр ингэж тайлбарладаг юм нь юу гэхээр хүн яг тэр өгсөн газараа одоо сүнс нь үлдээд тэндээ ингээд өөрт ингээд одоо оршдог ч гэдэг юм уу. Тэгээ бас ус гатал чаддгүй ч гэдэг юм уу. Эсвэл нэг хүнд хорогдоод өөртөөсөө дагж явдаг ч гэдэг юм амар олон төрлөөр бас яадаг түүхүүд байдаг. Тэгээд миний хувьд гэх юм бол хамгийн анх сургуулийн аялал шиг юмд яваад тэгээ юм нэлийн хөдөө тосгонлоо ингээд бидэд яваад уулын орой дээр идэг одоо нөгөө дээр үеийн Японы яг нөгөө байшингууд хэдэж штэ хаалганд ингээ гүйж өгдөг шалны юм татами ч гэдэг юм уу. Яг тийм одоо буудалд бидэд ингээ бөөндөө багш нартайгаа сурагч нартайгаа ингээ байж байгаад тэгээ нөгөө хүүхдүүд болохоор шүүн багш нараасаа нууцаар гарч нөгөө уулын доор ингэж нөгөө уулынхаа замыг ингэж ороож явдаг. Ороож явсараа доор очоод тэгээд буцаад дээшгээ ингэж яг тойрж ингэж явдаг. Уулаа тойрсон замтай. Тэгээ яг тийм газар байж байгаа. Тэгээ бид хамгийн доор байдаг нөгөө автомат машины ундаанаас ундаа авч явах гээд. Тэгээ багш нараасаа нууцаар нэг хідүүлээчлээ 5 6 гарсан баха. Тэгээл гараал ингээл доошоо явж исэн чинь урдаас нэг ихч ирж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд одоо би тухайн үед бол ихч гэж бодож байгаа штэ жоох хөвгт. Тэнгүүд ингээ амар ганган амар гоё ингээл өсгийтэй гутал мотл өмссөн. Тэгээд ингээд доошоо ингээ харцаа алхаж исэн. Тэгээд ваа энэ одоо юу хийж байгаа болоо гэл ингээд тий харшин ямар согтуу уйлах юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээл яг жоохон хөвгтийн ухаанаар тэгж бодоод би тэд хажуугаар нь их юм бодохгүй нөгөө хоорондоо ангалцаал ингээл явсан. Тэгээл дахиад ингээл доошоо явж исэн чинь нөгөө чинь дахиад уртаас гараад ирсэн. Тэгээл яг тухайн үед би бол яг ингээд айгаагүй гэх нь хашаа бүр ингээд шоконд ороод айх үгүйгээс нөгөө ойлгохгүй. Тэгээд зарим нь ингээд ийш тийшээ гүүгээд би болохоор яг ингээд тийм үед ингээд та гацдаг төрлийн нэг тийм айлтайсан байхгүй минийх. Тэгээ яг ингээд гацаал ингээд яг нөгөө хөдөлж чадахгүй хөлөө хөдөлж чадахгүй юу болж байгааг ойлгохгүй ингээд байж онгод хажуугаар ингээд гэдэг яг ингээд нэг юм салхи шиг ингээд яваад алга болчихсон байхгүй. Тэгээл яг тэр үед би тэд нөгөө олоолаа исэн болохоор яа юу юм уу ямар амар ингээд өнгөрч байгаа ч гэсэн ингээд дараа нь ингээд бодонгот ингээд хамаг би харж байгаа би харж байгаа л ингээд нуруу хүүд дагаал. Тэгэл яг зүгээр нэг тийм ингээл эргэлдээл яваад идэг тийм хүмүүс юм байна даа л. Хамгийн эвгүй нь юу вэ гэхээр нэгдүгээрт тийм ганган эмэгтэй хүн тий харшин. Тий яаж ч бодсон тий. Тий хоёрдугаар хамгийн эвгүй юм нь болохоор тэр чи уул ороосон зам учраас нөгөө буцаж ингэж юм товчлонгуудаа урд нь гарч ирэх юмч боломж авахгүй тий. Тэр нь хамгийн амар тий. Тэгээ нэг царайг нь ингээд ойлгохтой харж чадахгүй байгаа болохоор нэг юм урт төстэй ингэсэн хүн яваад байгаа. Одоо чамд ингээд эргэж хараад зүгээр ингээд мэдээч хэрэг нөгөө харж үзчихсэн хүмүүст нөгөө маскл меморинд ингээд нэг юм төрхөн үлдсэн байгаа шүү дээ. Тэгэн гот яг одоогийнхоор ингээд дүрслийг гэхээр тийм царайн ч юм уу тийм ер нь харагдсан уу. Тэгэхээр тийм нөгөө хүмүүсийн ярьдгаар нүүргүү гэдэг шиг тийм байсан. Зүгээр л ингээд доошоо харсан тэгэл харанхуйд болохоор нэг юм царайг нь харъяч гэж ер нь тухай бодоогүй ах л та. Тэгээ зүгээр ингээд нөгөө нэг юм сонь нэг юм гонхолттой яваадсан байхгүй. Тэгээд за тухайн үедээ бол тэгэл согтуу хүмлэн да яад юм бол даа л гэж бодсон. Тэгсэн чинь харин одоо ингээд төсөөлөд өнгөд шууд ингээд сонирхол. Тэг нэг үгээр илэрхийлэх аргагүй нэг туранхай тэгэл амар гоё өсгийтэй гуталтай л юм байна гэж би яг сандیں۔ Тэгэл нэг бодлын өрөвдмөрч юм шигтэй тэр ууланд ламаа алдсан ч юм уу те. Тийм бас нэг тийм учир шалтгаантай л. За Японы тухай бол угсаа мэдээж хэрэг өмнөх сизон, олон сизон нөгөө ер нь олон яриан дээр ч ярьсан тэр бол ойлгомжтой нөгөө далаа усыг гаталж чаддгүй давстай аял те. Ингээл таамгууд байдаг шүү дээ. За одоо хоёулаа мэдээж хэрэг өөртөө болон тэр нэг өрөөл тохиолдсон нэлээ олон гоё сэдв ярих бах те. Тэгэн гууд манай өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэгчээр харж ирсэн биз дээ. Тера пи оролцож байгаа. За мэдээж хэрэг Солонгосын боловлтаараа бүр хамгийн дээгүүр ордог. Хамгийн гоё пи Монголд ороод ирсэн байгаа. Мэдээж хэрэг ичнээ танил болсон. За тэгэн гууд аман цангуул гоё пи аяглаад хэдий аягалцсан гэдэг. Сууж байгаа. Энэ Терагийн тухай нэг тийм гоё баримт байд юм бэлээ. Амар гоё. Солонгостой үйлдвэрлэж байгаа штэ. Ингээл лого моо ингээл дизайн санаа. Тэгэл
анх зах зээлд нийлүүлэл 100 хоног гэдэг ч одоо нэг сар гарантай л гэсэн үг. Үгүй 3 сар гэсэн үг шүү дээ. Тэгин гот хамгийн амар нь 100 сая борлуулалт хийжсэн. Одоо тийм гоё чанартай гэсэн үг байна шүү дээ. Дээрээс нь бас нэг гоё юм одоо харааны бэрхшээлтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгин гот тэдгэр хүмүүст маань одоо хүрч үлчсэн гэсэн үг. Юу вэ гэхээр нөгөө Braille үсэг гэдэг лөө. Тэмтэрдэг үсэг байгаа шүү дээ. Тэрнгээрээ дээр нь Terra гэж бичсэн байгаа гэсэн. Тэгэхээр илүү нөгөө хэрэглэгчдтэй хүрч үлчилж байгаа юм байна. Маш сонирхолтой. За тэгээ гоё пив угаарай. За түрүүний нөгөө одоо тийм сүнс харчлаа гэж одоо тэр тухайн үед нэг айгаагүй гэсэн танаа найзуудад ч юм уу та нарт ямар нэгэн тийм дараа нь юм тохиолдсон уу? Яг тэр явдлын дараа бол нэг тийм би өөр хар дарах ч юм уу? гайгүйсэн. Ер нь зүгээр байсан. Гэтэ би яг одоо тэр найзуудтайгаа ер нь тэгээ холбоогүй байдаг болохоор бас яг юу басна? Мэдхгүй. Гэтэ тэгээ би буцаж Монголд ирээд тэгээд тухайн үед ер нь л нэг ямиг тоодгүй л байсан юм байна. Тэгээ нэг тэрнээсээ олж нэг амар тэгэж ингэсэн биш тэгэл нэг амар ингээл хүмүүс нэг яриачгүй. Тэгээ яг сүүлд яг ингээд юмнуудаа ингээ ухаад янгууд миний дурсамж дотроос гарч ирээд тий нэг тиймэрхүү юм болцсон. Тэгээ дараа нь яг амьдрах гэж бас оцгойд бас нэг 2 хүрэн болцсон. За. Санийхан нууц биш бол аль хотод юм бол нэг аяллаар явсан юм Синдай гэд мууч байгаа. Ер нь жоохон нөгөө сүүлд нөгөө юу болсон. Сүүлд гинэ бүр 12 онд гэхэр чинь тэрний өмнө жилийн ч нөгөө маш том нэг цунами болсон да Японд. Тэр мууч 15 жил юм тий. Тэрний яг дараахан бид тэр мууч руу очиж нөгөө шинээр нөгөө хүмүүс үйлдвэрлээд хот мотоо ингээ босгож байгаа. Тэгээд тэрэн дээр нь очиж будааны үйлдвэр мөлдөр дээр очиж тэгэж нөгөө судалж байсан байхгүй. Тэгэн гутаа Монголд ирчээд дараа нь дахиад явсан. Тэгээд тэр үед болохоор ер нь бол Токиод амьдардаг гэсэн. Тэгээд Токиод гэх юм бол би бас нөгөө ганцаараа ер нь Токиод амьдрахаас ер нь нилээ айдаг гэх юм уу. Тэгээд угаасаа бас гаж донтой хүмүүс байна. Тэгээд дөрөвний ярьсан ч л угаасаа сүнстэй байрнууд айгүй их байдаг. Тэгээд юм болохоор би share house-нд айгүй их амьдардаг. Нөгөө олуулаа нэг доор зэрэг амьдардаг. Тэгээд тэгэнгүүт бас манай share house-нд бас тийм сүнс сонирхдаг хүмүүс айгүй их байсан. Тэгээд тэдний яриаг бас хаяа сонсоол ингээл хаяа хамт нөгөө үхэгсэд нөгөө камерын доорно гэдэг дээ шүү дээ. Японы. Тий, Японы. Тэр нэвтрүүлэг дээр гардаг тийм газрууд руу одоо очиж үздэг манай тэр найзууд. Тэгэхээр би болохоор хизээч манай талангаа аюуд шүү дээ. Нэг тиймэрхүү үздэг хүмүүс бас байсан. Тэгээ яг надад өөрт маань тохиолдсон бас нэг сонин юм гэх юм бол би нөгөө найзтайгаа Монгол найзтайгаа хоёулаа караоке доод ер нь аюух караоке орж дуулах дуртай. Японд амар дуулдаг. Тэгээд шөнийн 2 цагт бит 2 караоке хийж байгаад би 0 орсон байхгүй юу? Тэгээ 0 орсон чинь би ягаад ч юм ингээ нэг юм сонин гэр мөрөө санаал ер нь нэг юм сонин даун уу болцсон байд нь шүү дээ. Нэг юм бүх юм дээр ингээ шантарч мантарсан. Тэгээл ингээл нүрээ угаачаал эргээ харсан чинь нэг жоохон хөвгтэйс байхгүй юу? Тэгээ би тухайн үедээ бас ингээ тодорхой хэмжээний тогтолттой. Тэгээд би нэг өөрөө хүүхдэд амар хайртай байхгүй. Тэгээ нөгөө хүүхэд харахаараа ерөөсөө айгаагүй тухайн үедээ. Тэгээ ингээд чи юу хийж байгаа энд ганцаараа юу хийж байгаа ингээд гэсэн чи ингээд надад хариулахгүй байж байцнаа. Надаас ингээд Японоор яагаад уйлаад байгаа ингэж асуусан байхгүй юу? Чамаагүй. Тий. За. Тэгээ би уйлаагүй гэсэн чинь уйлж ийс тэгээ навдагсан байхгүй юу? Тэгээ би ингээд ингэсэн чинь ингээд миний нүднээс ингээд нулимас гарцсан. Өөрөө тэрийг ингээд анзаараагүй юм уу яатсан. Тэгээд тэр хүүхдээс ингээд юм асуух гээд ингээд байжсэн чинь манай найз араас хөө юм арлаа гэд. Яасан гэсэн чинь юу гаяа ганцаараа яриад зогсоод ингээд. Тэгээ би юу ингээд харсан чинь байхгүй. Тэгээд миний санджаагаар би тэр хүүхдийн царайг амар сайн сандаг байхгүй. Амар хөөрхөн. Яг юм амар хөөрхөн яг юм нэг жоохон юм Япон хүүхдүүд идэв штэ нэг юм халмигтай өстэй л гэж төсөөлөг. Нэг юм охин хүүхд өсөө 2 бооцсон. Тэгээл юм чоолктай. Тэгээ нэг юм улаан ягаан дуу ингээм нэг юм палацтай. Тэгэл би энэ хүмүүс амтан гэдэг одоо ингээ бодонгоо шөнийн 2 цагт тэр жоох хүүхдийг хэнд агуулж явах вэ гэж бодлоо. Караокез тэ. Тэгээ би яг тухайн үед ингээд тэгээ би нэг тоогоогүй байж маргааш яг ингээ өглөө сэрэхтэй миний ингээ хамаг юм ингээд арцаацсан сэрсэн бохгүй яг тэрийг нөгөө нэг ухаардаг штэ нөгөө өмнөх өдрийнхөө юмнуудыг тэгээ яг тэрийг би ингэнгүүтээ би яалтчгүй юм хараагүй гэж өөрийгөө ингээ бодоод байгаа. Яалч бүр ярьцсан. Тэгээ одоо бүр одоо бүр галзуурч байгаа юм байна гэж бодоод тэгээ аль болох бас
араас нь ингээ нөгөө айхгүй байхыг хичээсэн гэх юм уу. Өөрийгөө бас ингээ хэцүү болохгүй тулд ингээ за зүгээр л ингээ тухайн үедээ л тухайн юм болоод өнгөрсөн юм чинь олон юм бодоод яхах ингээл. Тэгээ яг миний харахад бол тийм амар царайтай байгаагүй хөөрхөн л хөөгдсөн. Маш бодтой л харсан байна тий. Тэгэхээр хөөрхөн гэдгийг бодоход ийм яг л хөөгдсөн байна тий. Яг л хөөгдсөн. Тэгэхээр одоо ихэнх тохиолдлуудад нөгөө яг Монголд гэхээр ярианаас нь сонсохоор нөгөө нэг альбан тэрэмжтгэр гэхээр нэг юм амар нүүртэй гэлтэй бараг л нөгөө шүдгүү амгүй дөрвөн гартаа тавталгаатай гэдэг ч юм нэг юм хатгалж 60 мянга шиг нэрэлдэг. Тэгэнгүүт чиний харсан болохоор бүр бараг эсрэгэрч игдвч үргэ хийсэн шүү дээ. Тэгээ бүр ингээ юм ярьсан болохоор би бараг тэгээ тэр үедээ ингээд айдас маань ингээ бүр ингээ байхгүй болсон гэж магадгүй гэж. Тэгэхээр одоо нөгөө нэг ёстой л гимгүү нөгөө гацсан л хүүхдийн сүнс болж тарах гэдэг. Хүний хорлын муухай юм үзүүлэх гэж яахгүй. Тэгээд уйлсан гэдгийг яасан бол чи одоо тэрийг мэдрэнгуудаа өөрийн мэдлэхгүй нөгөө би чинь хүлээж аваад уйлсан гэсэн үг юм болов уу? Эсвэл зүгээр л би яаснаа юусэн мэдхгүй те. Мэдгүй ойлгохгүй. Тэгээд надаас ингээд яг яаж яхад ингээ Японоор нааны найтер нөө гэд ингээ асуухаар чинь ингээд амар сонин ингээд гайхаад ингээд шокноор ер нь л ингээд бүх юм ингээд шок юм байдалтай. Тэгээд манай найз надаас ингээд юунда ганцаар яриад байгаа ингээд асуусан гэсэн шүү дээ. Тэнгүүт нь би бас ингээд айгаагүй зөө. Гингүүтээ за орё гэд. Тэгээ нэг тийм намайг анханасаа айлгая гэж бодог болохоор би бас айгаагүй байх гэж бодсон шүү дээ. Тэгээд яг тэр нөгөө найз чи орж ирээд хинтээ юу яриад байгаа ингээл тэгэл алга болцсон уу. Тэгэл хайцсан мэддэхгүй болцсон уу. Тэгээ би бас найзаагаа айлгая ч гэж боддог. Зүгээр гэд ингээд орцоохгүй. Нэг тийм юм болсон. Тэгээд мэлмийн нээлттэй гэж бас хэлж болох юм шиг те. Өмнөх нөгөө нэг олон найзууд ч юм бол чинь бүгдээрээ харсан те. Санийхаг болохоор найз ч юм бол хараагүй байх юм шүү дээ. Тий. Би тэгэл уусаа нөгөө Япон хүүхдийн сүнс гэл тэгэн гут нөгөө юу сүнстэй шандаргаад гэдэг хүүхдэд шүү дээ. Шууд тэрэдсэл юм халимаг үстэй гэсэн чинь охин юм уу те. Тэгээд бас ингээд нөгөө шүн мөн одоо юу цагийн ажлуудаа тарж марчаал ингээл нөгөө сүүлчийн дэншаа метрогоор ингээл яваал цоох мохоор ингээл байж гот юм хүүхэд гүйж байгаа юм шиг ингээд харагдчих марагддаг. Тэгээд ингээ хөл нь харагдахгүй гэхдээ ингээд метротой хамт ингээд энийгээл ингээл гүгээл тэр бүр сүүл рүүгээ ингээд заа гэдэг ингээд за угаасаа одоо харагдж байгаа юм ихтэй харахаас явах тий гэж одоо яг нэг тийм юундаа ингээд тэр хэмнэлт нь ингээд орцдог гэх юм уу нэг тийм сонин юм их болдог. Одоо жишээлбэл метроны буудал дээр чинь метроны урагшаа өсөрж өгсөн эсвэл ингээ гимгүү айдаа түлхүүлж өгсөн хүмүүсийн сүнс айгүйх байдаг. Бүр нөгөө метронд угаасаа дайруулж амиа оролдоороо бүр амар алтарсан шүү дээ Японч. Тэгээ бүр тийм юу байдаг. Тэр нь ингийн үзэгдэл болсон. Одоо нэг хүн өсөрлөө гэхэд шууд тэрийн цэвэрлдэг хүмүүс шууд ингээ гарч ирээд тий. Тэгэл хичээлээсээ хоцорч моцрох шалтгаан болчихж байгаа шүү дээ. Одоо метро зогсчихж байгаа учраас тэгээ бүр тийм метроныхоо буудлаас ингээ осол гарсан гэж бичиг аваад багшлаа үзүүлж юм. Тэгээ өөр нь бол айгүй сонин юмнуудтай бол таарсан. Японы угаасаа нөгөө нэг яг энэ удаагийн сэдвтэр би баг мэдж байгаа чи магадгүй надаас илүү мэдчих магадгүй. Япончуудыг одоо ингээл нөгөө одоо энэ 90 зуунд гэсэн өгчтэй айгүй ийдэг юм боловсон лаг хүмүүс гэж боддог боловч одоо дэлхийн 2 дугаар дайнд ч юм бүр үнээр харгасаар алдартай тий. Тэгээ угаасаа тэр нэг юм үхэл гэдэг юм одоо генд нь гэх юм уу тий. Одоо монголчууд жишээ нь үхэл гэд ярихаар одоо ойртны хүмүүсийнхаар амар юм ач холбогдол өгч одоо яг орчин үе жоохон шарийн шашинлаг болцсон тийм нэг юм саммаа нээлгэн. Тэгэнгүүт надад нэг тэгж санагдаад байдаг шүү дээ. Яг ч юм. Гэхдээ тэрийг одоо юу гэж тайлбарлахаа мэдэхгүй ч дээр үедээ амар тийм гаж тийм дайны үед ч гэсэн бүр яг нөгөө хүмүүсийг амар тарчлааж нэг юм үнэхээр гаж толгойн тастай барьсан зураг байждаг ч юм уу те. Тэгээд нөгөө Америк цэргүүд дадаа орж ирэл нөгөө эмэгтэйчүүдийг бол үнэхээр амар болгож ирсэн. Тэрний нэг юм гений үлдэгдэл нь одоо хүртэл ингээ явсараа угаасаа нэг тийм ялцгүй гаж хүмүүстэй. Ялцгүй гаж хүмүүс бол байгаа. Сонин тий. Тий. Одоо ингээд араас дагдаг түүхүүд ингээд байгаад байгаа шүү дээ. Эмэгтэй хүний араас дагдаг. Тэнгүүд намаагаас нэг хүн ингээд нэг сар гарan дагсан. Тэгтээ ингээд яг ингээд зүгээр стокер одоо ингээд дагдаг хүмүүсийг ерөнхийдөө ингээд 3 ангилаад байгаа юм л л дээ. Нэг нь ингээд зүгээр холоос ингээд хардаг.
Нэг нь болохоор ингээд дагдаг. Нөгөөх нь хамгийн сүүлийнх нь болохоор дагсаар гаад заавал нэг гаж хүслээ хангадаг ч юм уу тий. Ингээ нэг юм юутай юм блэ, ангилалтай юм блэ. Тэгээд яг хөө ингээд би ч бас нэлийн юм зайтай метроны буудлаасаа баг амар хоол ингээ алхахдаг тийм газар амьдарчээс байхгүй. Тэгэнгүүт л ингээд яг ингээл бүр мэддэгдээд идэв юм лээ. За яг л энд нэг хүн байна гэд. Тэг ингээ анзаарагдаад яг нэг цагт угаасаа ингээд ажил тарах цагаар байж лээдэг. Тэгээ сүүл рүүгээ харагдгаа болц. Тэгээл харагдгаа болцсон чи баг нөгөөх маань яасан юм бол ямар нэг юм болсон юм болоо гэж тэгэж бодож модол. Тэгэл айгуус одоо ингээд бодонгот одоо би рүү ингээд амар их юм ингээд үзсний дараа очих юм бол би илүү айх баха. Тухайн үед болохоор бүр нэг юу ч мэдхгүй тий жоохон тийм байсан болохоор нэг тийм янз бүрийн юмнаас айдгүй байсан юм байна гэж бодсон. За тэгвэл Японд амьдарчсэн одоо олон мэдээж хэрэг найз нөхдөдтэй байсан баг тий. Ангийн заавал Монгол гэлтгүй Япон ч юм уу. Нэг юм үнэхээр юм солиотой болж исэн ингээд одоо түрүү нөгөө хөксд камерын дорнд гээл тэгжсэн шүү дээ. Жишээ нь тэнцэнээс нэг юм сонирн болгоо яривал тиймэрхүү түүх гоё түүх байна уу? Юу манай нэг хідэн найзууд яваад тэр нэг алдартай нэг тариалангийн талбай хажууд бас нэг юм сонин юмнууд ингээ болдог гэдэг тэр нэвтрүүлгээр гараад тэгээ тэнд нь ингээ ганцхан юм нэг манаач өвөө байдаг. Тэгээ тэрнээс тэр өвөөс өөр хүн ер нь тэнд байдаггүй. Тэгээд тэрийг би яг одоо нөгөө детальны санахгүй л байна л да. Ямар ч чи явсан юм аа гэд. Тэгээ явж ирчээд тэнд нэг байсан. Тэгээ угаасаа тийм хүмүүс очтiin билээ тэнд бүр ингээд нөгөө тийм янз бүрийн юмд дуртай хүмүүс. Тэгээд бараг цаг маг аваад байгаа юм шиг заяа ингээд нөгөө ээлжилж очиж мочдөг ч юм уу. Тэгэнгүүт ингээд дөрүүлээ байсан болов. Дөрүүлээ ингээ очсон гэсэн. Тэгээд нөгөө өвөө чинь за ингээ амжилт ингээ янз бүр болох юм бол зур шууд гараарэ. Тэгээ ингээд гачингач юм бол. Тий. Тэгээ ингээд орчоод тэрэд за ингээ хідүүлээ зүгээр шүн ингээд ягаад ч юм ингээд өөрсдийнх нь ингээ майндд нэг юм тоглоомын санаа орж ирээд өнгөцөг булаацалж тоглоё гээд. За. Тэгээ нөгөө шүн бас ингээ зүгээр дэмий ингээ сууж яхаар жоохон ингээ гүүж хараагаад тэ ингээ өнцөг булаацалт. Тэгээ ингээ тэр нь ингээ хов хоосон зүгээр юм нэг байшин. Тэгээд ингээ өнцөг булаацалж жагаад амар инээлттэй. Тэгээд буцаад нөгөө нэг юу яагаад өвөө дээр очиод бид нар өстө нэр өглөө олчлоо зүгээр л хэлээ шүү дээ бид нар гоё шүнжэнгөө өнцөг булаацалж тоглож моглоод тэгээ ингээд яаж магаад сүүлдээ бүр ингээ уйдцлаа одоо ингээ харьлаа марлаа гэтгсэн чинь тад чи идүүлээ явж байгаа лээ гэлтгсэн чинь дөрүүлээ гэсэн чинь тэгээ өнцөг булаацалтай чинь 5 хүн тоглолт шүү дээ тэгээ нөгөө чи юу илээ гэд бүр ингээ гахаад тэрийгээ ч ингээд бүр ойлгохгүй амар сони ингээд тэр нэг тийм сүнсэндээ ч зүгээр тэр хэд нэг тийм сонин тархиа удирдуулсан байсан шиг санагдсан гэх юм уу. Тэгээ та хэд тэнийг машин тэр хинтээ яагаад юу тоглож байгааг хардгүй мүү гэдэг. Ингээ амар харанхуудаг басаа гэрэл мэрэлж хасаагүй байхгүй. Нэг тийм сонин тоглох дуртай сүнсэнд ингээд нэг тийм урагтуулсан юм шиг нэг тийм нэг ясандаа шууд тухайн цаг үеийн нэг юм ховсонд нь ороод баг тэр хүнийг тэр сүнсийг баясгацсан гараад ирсэн шүү дээ. Тийм одоо нөө янз бүрийн аним ч юм уу одоо нэг тийм Япон юмнууд төр гардаг шүү дээ. Нэг тийм чи заавал надтай ингүүл чамайг ингээ зүгээр өнгөрөөч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү төрлийн арганууд үүдэн шүү дээ. Надад л яг тийм юм шиг санагдсан. Нэг аим шиг киноны угаасаа хамгийн эвгүй моментууд нэг хамт инээхтэй. Яг ард хамт инээх. Яг хамт амар инээж минь янгот нь ард нь нэг хүн инээж идэх ч юм уу. Гонжамын сэтгцэн имлэгийг анх үзчихсэн үү? Ямар Гонжамын сэтгцэн имлэг гээд солонгосын. Үгүй. Бас айгуу сак юм шиг кино шүү дээ. Ер нь солонгосын кинонууд бас амар ёо. Тэрийг үзэж байгаад хамгийн эхлэлтэн гардыг хоёр тинейжер бой амар инээжсэн чаг хажууд нь давхар энийг л яа. Тэр л бодогдчихжээ шүү. Ааха. Тэгэл ер нь өөр чи ч одоо ухаж өгнө шүү дээ. Дахиад. Гэтэ ер нь нэг тийм аимшигын гэхээсээ илүү үгүй сүнс гэхээсээ илүү жоохон амьд хүмүүсийн төвүүд бас арай илүү амар санагддаг байсан шүү дээ. Одоо ингээл тухайд нэг тийм бас нэг тийм яриа би сонсч байсан байхгүй юу? Надад бол тэр илүү амар исэн гэх юм уу? Японд хахад бас нэг юм жүжигчин мюзикл жүжигчин залуу. Тэгээд яг танилаасаа сонсч байсан байхгүй юу? Танилын танил нь тохиолдсон явдал гэх юм уу? Тэгэнгүүт ингээд
яг ингээ шинээр нөгөө од болол амар олон мюзиклд тоглол тэгэл яг нөгөө мюзикл үздэг хүмүүсийн дундаа ингээ амар од болоод тэгээ нэг хүүхэн л бүр ингээ амар ингээл обсессд болоодсан. Тэгээ амар фэн нь. Тэгээд фэн нь болохоор ингээ нөгөө тэр залуу яаж чадахгүй шүү дээ. Ингээл захиаг нь аваад бэлгийг нь аваад тэгэл ерөнхийдөө ингээл жоохон тухгүй байгаа ч гэсэн ингээ тэр хүүхнийг ингээ яаж чадахгүй. Тэгэл ингээл тоглолт хийх болгонд нь хамгийн урд нь байж идэг. За. Тэгэл ингээл ерөөсөө ингээл бас тэгтээ нэг амар тэгс нөгөө фэнүүцэг хайртай шүү мэртэй шүү гэхгүй. Тэгсэн мөртлөө ингээ байгаалгаа мөртлөө ингээ бэлэг өгөөл энэ. Тэг ингээ нэг тийм сонь ингээ юм ярихгүй мөртлөө тэгж жаад яг нэг өдөр бүр гэрийнхэн нүдэнд ингээ ирж мэрээд тэр хүүхэн бүр ингээ салхаа хэлсэн гэсэн. Тэгсэн мөртлөө ингээ бас ингээ наалдахгүй. Тэгсэн мөртлөө ингээ хамт ингээ хажууд нь ингээл байгаал ингээ нөгөө юм ярьж чадахгүй нэг юм creepy лээ. Тэгээ тэр амар ингээ creepy зөө тэгснээ бүр амар юм болсон дараа нь нэр залуу бүр сүүл рүүгээ тэрнээсээ стресстэй цагдаад ингээ өгөөд би ингээд өөртөө чи ингээд ойртморг байна. Намайг битгий айлгаад одоо ингээ болоо гэд тэгсэн чи ингээд үгүй чи ядаж миний бэлгийг авчаал та гэсэн чи ингээд тэр бэлгийг ингээд аваагүй юм байл та. Ингээ газар руу ингээ шидээд одоо ингээ болцоо гэд. Бүр төвчээр нь алдарч тийм бүр төвчээр нь алдраад тэгээд яг шинэ жил болоод Крисмас болоод нөгөө хүн чинь нэг хэсэг ерөөсө харагдаагүй. Тэгээд нөгөө залуугийн үүдэнд яг Крисмасаар амар том бэлэг ирсэн байгаа хгүй юу? Хаалган дээр нь. Тэгээд тэр залуу ингээд юу юм болоо гэд ингээд онгоолгоод үтсэн чинь тэр хүн хөлслөөд өөрийгөө алуулаад өөрийгөө хайрцагт хэлгээд бэлгийн юугаар ингээд боолгоод тэгээд ингээд захиагаа бичээд заяа. Энэ чи миний ингээд өмнөх бэлгийг голсон учраас би өөрийгөө чамд энэ шинжилээр бэлэг болгож бичээд гээд. Тэгээд тэр залуу бүр ингээд насан туршийн ингээд амар муухай ингээд амьдралтай болчихж байгаа хгүй ингээд айцтай. Надад тэгээд юм сүнскээс л яг иймэрхүү түүхүүд амар хэцүү байдаг яг ингээд амьд хүнээс гарч байгаа үйлдэлүүд болохоор. Начтай ястал Япон хүний л харин тийм. Нэвтрүүлгийн ивент зэтгчээр Солонгосын Tera брэнд оролцож байна. За энэ хүн фильмний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн үр хөвчлийнхийг эсгэх замаар үүсгдэг учраас хамт нь илүү зөөлхөн тийм гоё смут байт юм байна. За тэгэн гол бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бом гэж ярьдаг те. Сөөжүүтэй хамгийн гоё зохицдог фильм юм байна шүү. Өөр гэх юм бол нөгөө Монголд ирсний дараа би нөгөө ингээл шалтгаангүй байж байгаа л ингээл бас ингээл амар стресстэй л уйлж муулаад нэг тийм санаа ингээд зовдөг болчихдээ шүү дээ. Юу ч болоог байхад ингээл нэг цочиж марцаал нэг тийм тэлт талаа тий. Тэгээд ингээд за миний сэтгэл зүйн болох байгаа юм байна. Гинт ингээд нөгөө орчин солилттой л гэлгээл би ээжэд хэллээ. Надаа ингээд ямар ч шалтгаангүй ингээд амар бүх юм хэцүү санагдаад ингээд уйлаад ах юм ингээл амар ээждэг ярилцаж марилцаад. Тэгээ ингээд тэр явдал ингээд нэг 7 хоног үргэлжилсэний дараагаас миний нэг өрөөнд ингээд Японоос авсан нэг юм савхин цүнх байдаг байхгүй юу? Тэгээ тэр савхин цүнх маань л ингээд дуграачдаг байхгүй юу? Тэгээ би ингээд ямар сайн юм бэ надаа яагаад ингээд тухайн үед би нөө муур зур аваагүйсэн. Тэгээд яагаад ингээд дуграад ээж болох уу гэд би ихэндээ ингээд жоохон ингээд юугаар ингээд логикоор ингээд бодож үзхийг хичээж байхгүй ингээд тэг ингээд шууд босоодаас очиод ингээд харч чадахгүй. Тэгээ нэг өдөр гинт ингээд нөгөө дахиад дуурахаар нь гинт ингээд миний нөгөө амар дургу өрөөд гэх юм уу? Яагаад юу нэгээд хүн айлгаад байгаа юм бол гэд босоод шууд ингээд гэрлээ асаасан чинь ингээд цүнх өөдөөс унаад. За. Тэгээ би ингээд за ер нь энийг ингээд үзүүлэх хэрэгтэй юм байна гэх. Тэгээ үзүүлээд нэг хүнд ингээд үзүүлсэн. Тэгсэн чинь ингээд надад хэлсэн юм нь болохоор яг уу чи эрэхтэй ингээд нуруунд дээрээ нэг үхээр дагуулад ирсэн байна. Ингээд чам наалтсан байна. Тэгээ одоо наатахыг чинь салгана гэх. Тэгээ тухайн үед нэг юм бахан засал масл ингээд янз бүр юм хийгээ. Тэгээ юм дэрнээс өсдөг болсон. Яа. Тэгээ ингээд эд хөрөнгөнд нь ирээд ингээд байрлаад тийм байрлцсан байна шүү дээ. Тэгээд харин яг юм хүний бие одоо наалтаж нөгөө ийш тийшээ явдаг гэсэн. Тэгээ наа чин гэхдээ гимгүүн байна хөөх юм ингээл нөгөө мэддэг хүмүүс нь тэгэж мэддэг юм бэл. Одоо нөгөө жинхэнэ нөгөө альбан тэрн болоогүй те. Гимгүү сүнс хорогдоод дагаад хүрээд ирчихсэн те. Тэгээ бусдаар бол ер нь гайгүй те. Яг хуу сүүл нөгөө ковидын үеэр бас нэг түрээсийн байранд орсон. Тэгээ найзуудтай хайгуух цуглардаг ингээл тоглоом тоглодог. Тэгээд яг сүүлд нүүсний дараа манай найзууд хэлсэн нэг 2-3 хүн ер нь танад нэг юм өндөр туранхай юм халзан эрэхтэй хүн
харагдаадсан. Тэгээ чи өөрөө ингээд зөв зүгээр байхаар ч бас чамайг айлгаад явах уу. Тэгээ ковидоор хайшаагаа чи нүүх үлээ гэж доо. Тэгээ тэр үед би гэж бодсон юм. Би нөгөө нэг харуу гэд одоо манай бүдүү муур гэдэг байхгүй юу. Тэгээ би яг харуу битээр хойлохнаа ингээд байдаг байхад харуу ерөөсөө унтахгүй ингээд хан руу хараад ингээд мявлаад идэв гэсэн байхгүй юу. Тэгээд яг тэр байранд байх үеэр манай муур амар тураад одоо энэ бусад өөр газар ингээд байхаар ер нь амар тарган ингээл идэл унтаал ээж идэг муур яг тэр байранд байхдаа харуу амар стресстэй юм гэдгийг би ингээд бодож байгаа байхгүй. Тэгээл яг манай муур баг ингээд намайг нэг хамгаалсан юм шиг. Тэгээ яг ер нь мууртаа олсноос хойш яг тийм энергийн төвшөндөө айгүй гоё болсон гэх юм уу бүх юмнууд. Тэгээд одоо ингээл анзаарангууд ер нь муур айгүй мэдэрдэг амтан гэж үний юм байна гэж бодсон. Байр түрээслэнгууд найзууд ч юм болохоор ирээд зарим нэг тохиолдолд хараад мэдэрсэн ирнэ. Одоо эмэгтэй хүн ганцаар байхад нь тийм үүрээр ингээд бид нар ч ингээд бөөндөө унтан зарим нь том өрөөнд, зарим нь ингээд унтлагын өрөөнд. Тэнгүүд ингээд маань нэг найз үүрээр ингээд сэрэл ингээд яг нэг юм өөр болонгот нэг юм хөх туяа ороод эхэлдэг штэ. Яг тэр үеэр ингээд нэг өндөр хүн ингээд явсныг харсан гэж байгаа юм. Тийм нэг тэгэл өөр нэг тиймэрхүү бас сонин. Тэгээд тухайн үед нь муур нэрээ тэгдэг амтан гэддэг те. Одоо байр маар ах гэж байгаа бол муур орог шидсэн баргийн ламаас илүү ойлгомжтой болгоод өгдөг гэдэг те. Нөгөө тогтохгүй аргиж үргээд гэх юм. Тийм тэгээ би ч нөгөө ганцаараа хахаас өгтлээ айдаг хүн чинь. Мууртаа олсноос хойш ер нь ганцаараа амьдрал сураад тэгээд тэгээ ер нь айгүй гоё олон юмн дээр айгүй хантай байгаа. Муур тухай үед чамайг нэрээ хамгаалаад харуулаагүй юм шиг те. Тийм баг. Чам руу нэг юм халтах гадангууд нь мявлаац ч юм уу. Тэгээ яг ингээ бодонгууд яг амар царайлцахгүй манай мөр яг тэр байранд амьдраад тэгээд яг нүүсэн чинь амар ингээ тайван унтаж муудаад. Тэгэл яг одоо бодонгууд яг тэгсэн л ах гэж би. Хөрхийн чамайг төгөлцөд жинкнээсээ нэрээ хамгаалсан ба ш те. Тийм сонин хүмүүстэй одоо уул заац ч юм уу те ингээ нэг юм сонин энергитэй газар очоод тэгээ нэг юм бас ингээ хит ингээ согтолттой гэр мөрөөр оронгууд ингээ манай муураас амар дургу. Шууд намайг ингээ хаддаг. Ерөөсө хаддаггүй жаад яг би яг хоёр удаа тэгэж хазуулчихсан байхгүй юу. Зүв зөөрэж тэгсэн мөрчлөө ингээ сорвгүй. Яг тухайн үед ингээ хазуулсны дараа би гинт юу болсон бэ гингүүд би нэг сонин нэг юмд ингээд одоо нэг өөр трансын байдалд орсон юм шиг байж байгаа. Ингээ муураа хазангууд ингээд буцаад хэвэн болдог ч юм уу. Яг хоёр удаа бол намайг тэгчихсэн. Ер нь гэхдээ яг хуу миний энэ нөгөө юмнууд нэг амар бусад хүмүүсийг бодвол амар биш байж магадгүй хүмүүсээ уучлаарай гэн. Тэгээд өөр ингээд зүгээр шүү дээ. Яг надад тохиолж ирсэн юмнууд нь л тийм байна. Тэгээд бодтой тийм Япон гэхээр одоо ингээд хүмүүс сүнстэй байсан л гэж бас ингээд боддоо шүү дээ. Аимшиг юм гэх юм бол одоо байрнууд нь сүнстэй байдаг ч гэдэм үү. Тэр бол угаасаа бүр үнэн. Ингээд сүнстэй байрнууд нь бүр хямдхан түрээслэгддэг. Тэрийг бүр зар дээр ч оруулсан байдаг. Бүр яагаад хямдхан байгаа шалтгаанаа баг натуратаар баталгаажуулдаг те. Тэгээд ингээд бас ингээд нөгөө тэтгэлэг одоо нөгөө янз бүрийн тэтгэлгээр очсон хүмүүстэй ингээд хямдхан байрнууд руу ингээд цаанаас нь хуваарлаад байрнуудаа өөрөө шийдэхгүйгээр одоо орж байгаа шүү дээ. Ингээд байрны цаанаасаа манаасаа тийм байрнууд ер нь бас ихэнх нь сүнстэй байх тохиолдлууд байдаг. Тэгээд манай нэг найз эрэгтэй найз ахгүй. Тэгээд ингээд тухайн үед ингээд нэг байранд ороод тэгээд ээж автагаа ингээд уцаар ярангууд л ээж нь ингээд цаан ч юм хүн ингээд уйлаад байгаа нэг эмэгтэй хүн уйлаад байгаа юу хинтээ хагаад байгаа ингээд ингүүд ингээд хажууд нь хинж байхгүй ингүүд юу яриад байгаа ээж энэ ингээд хинж байхгүй ш маахгүй тэгэл тэгээл ингээд эхэндээ нэг тоодгүй байсан чи сүүлдээ бүр ингээд өөрт нь мэдрэгдэж эхлээд яг ингээд унтахаар нь ингээд хажууд нь нэг хүн хөвтээд байгаад байдаг орч хөвтээд байдаг тэгээ ингээд ер нь бол дассан гэж аахгүй ингээд тэрэндээ тэр байдалтай. Тэгээд ингээ аавдаа хэлээд энд яалцдгүй нэг юм эмэгтэй хүн байна гингүүт аав нь ч бас чинь нэг мөгсөн Япон эмэгтэй дарлуулад байгаарэ гэд загинцсан тэгээд ингээд эвлэрээд ингээд баг ингээ байсан гэсэн. Тэгээд сүүл рүүгээ өөр газар руу нөгөөд тэгээ угаасаа тэрэн тэндээ ингээ үлдчихэж штэ. Тэгээ ингээд нэг сонин нэг тийм сонио дасцсан байдгийн байлээ гэд. Дасчдсан байлийг надад ярьжсэн бохгүй. Тэр би бүр ямар сони юм бэ гэд ингээл уцны цаанаас ингээд сонсонгууд ингээд эмэгтэй хүн ингээд уйлал гиншэл ингээл ингээд ээжтэй сонсогдоод идэг. Тэгээ өөрт нь болохоор ингээд өөрөөсөө сонсогдохгүй. Тэгээ сүүл рүүгээ ингээд бүр 2 жил хамт байсан гэж байгаа байхгүй. Пүү. Тэгэхээр одоо дасгал юм байна гэж би бодсон шүү дээ.
Одоо сүүлдээ за нөгөө энгийнээр ярих юм бол ингээд хар ухаанаар бодохоор хэрвээ сүнс байлаа гэд тэнд ингээд байгаад бүр айгаадах юм бол одоо нөгөө эзэмдүүлэхтэй биеийг муудах ч юм уу бүр ингээд сүүлдээ алангаа алдаал амьдралаа алддаг гэлдэгдэж штэ. Тэгэнгუთ Японы тэр сүнстэй байшингийнх нь сүнснүүд хэрвээ яг байгаа болвол тий санийараар байгаа гэж үзвэл ямар ч гимгүүл хорогдсон байт юм шиг байна тий. Тэгээд харин тийм би бас тэгж бодсон. Хань болчих гол хоргоогоол тэгэл яг нөгөө бүр өстө судалдаг хүмүүсээс нь яг нөгөө гаццсан. Тий. Тэгээд дээшээ ч явж чадахгүй. Тий. Тэгээд ингээ байхгүй явж чаддгүй л гэсэн мөртлөө хүнд ингээ мэдрэгдээд байдаг. Тэгээд яг нөгөө нэг хоргоо сүнснүүд гэж би бодсон шүү дээ. Тийм нөгөө яг мэдээж хортой сүнснүүд одоо байдаг л ахалтай амар ингээл хүнийг айлгаа тэрнээсээ ингэж нөгөө юугаар хүчээ авдаг ч юм уу доо. Тэгээ хүчээ авч яах ч жоохон мэдэхгүй. Тэгээд ингээд бичгэд байхгүй юу? Буцаад нөгөө зүгээр миний бяцхан судалгаагаар зүгээр нөгөө гаццснаа мэдсэн тэгэн гута магадгүй жоохон сонзомтой нэг юм одоо жоохон муухайгаар гэх юм уу те жоохон хорсолттой тиймэрхүү төрлийн сүнснүүд ямар нэг нөгөө өөрийг мэдрээд байгаа хүнийг айлгаад тэнцэнээсээ хооллоод гэж ярьдэн шүү дээ. Тэгээ хооллосороо бицээр нөгөө хүнээ бүр эзэмдээд одоо тэр хүнийхээ баг ингээд биеэр нь буцаж нөгөө амьдрах гад хүн болпоод гэдэг чинь ингээл янз бүрийн л юм байна. Тэгэл бүр чөтгөр мөтөр гэдэг чинь бүр амар ингэсэн байна. Тэгэл нөгөө шудраг босмосоор одоо өгч мөгцөн ч юм уу те эсвэл нэг тийм янз бүрийн л шалтгаантай байдаг баг. Season 2 дээр бас Японд сурч ирсэн нэг охин орсон. Тэр бас амар магадгүй зүгээр одоо манай Season 3-ыг шинээр үзчихэж магадгүй те. Юу нэвтрүүлэг вэ гэх. Тэгээ Season 2 дээр бас нэг Японд сурах гад яг чиний ярьжсэн жишээтэй адилхан байл л та нөгөө хямдхан байранд магадгүй нэг юм тэтгэлгээр ч юм уу скол оюутан солилцоогоор авчирсан. Тэгэнгუთ нөгөө өөрөө эхний хэдэн жил сардаа ч юм уу ажил их боломжгүй тэгэл зөв бай гэсэнд нь байдаг. Тэгээ хамгийн анх ороод зүгээр 0 руу н ороход хүртэл юм 2 тарин нааж маацсан гээд. Тэгээ ядж хахт нь яг баг 70 эрэг дээр байдаг байшин ч гэлөө. Тэгээд бас ингээ ер нь юм мэдрээл юм мундаг ч юм уу сонсогдчих ч юм уу байж байгаа бүр сүултээ нэг орой унтчихсан чинь доор нэг хүүхэд гиншээд уйлаад. Тэгээ уйлаад ингээ харсан чинь хүүхэд цаашаа харцаа уйлж байгаа. Хүн чинь зүүднээсээ сэрээд ингээ гайхаад одоо түрүүний яг л чиний жишээтэй адилхан те юу илээ гэд дүү яасан миний дүү юу хийж байгаа юм ингээ эргээ харсан чи имээсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь за ингээд ер нь би бас яасан бэ шүү нөгөө 24 дугаар дээр чинь бараг завсарлаа 6 сар болж байгаа юм. Тэгээд 24 дугаар аимшиг юм ярих бас хэцүү байсан. Надаа бол тий. Хүм болгоны түүхийг ингээд амар юм сонсоод сүултээ ороо зарим зүүдлэх гэж шиг тий. Тэгээ байнга бодогдол тий. Тэм бас амар бодогддсон байлээ. Одоо жишээ нь саяны ярьсан ч юм уу манай бас нэг найз байгаа зөвхөн соёл урлагийн их сургуулийн хажуутлын байранд бас явдал. Хүүхэд бүр ингээ бөөрөн дээр ингээ бөмбөг орцсон тоглоод өсөрч цогцсон ингээ бас амар юм ярьжсэн байхгүй. Тэр мэрийг чинь бас хаяа маяа ингээл нэг юм эвгүй болдсон шүү дээ. Нэг орой магадгүй ганцаараа оройтод ч юм уу скол гэртээ ганцаараа ч юм ажил дээр гинт ингээл так гэж. Тий харин. Тэгэл юу ягаал манай найзууд бас нэг юм эвгүй газар ажиллаад сууж байгаа л тэгэл ингээл орой морой ингээл сууж байгаа чихэн дээр нь шивэндэг ч юм уу тий. Хөөс гэл. Тэгэл яг ингээл хөөс гэл ингэнгүүт угаасаа хинт байхгүй харцсан ямар ч хүн штэ тэгэл нэг тийм тэгээ би нөгөө нэг яг ийм аимшигын юмнууд сонсоод ер нь ингээд өөртөө миний тохиолж байсан одоо ер нь азар нэг тийм яг нөгөө кинон дэр гардаг шиг амар байгаагүй болохоор би ингээ гайгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ хэрвээ яг тийм хүмүүс тохиолж байсан шиг юм тохиолдвол би бол үнэхээр тэсэхгүй байх гэж боддог өөрөө. Ингээ амар одоо яадаг чинь яаж яхад би ингээ нөгөө юм ургуулж бодоод тэгээ ингээ амар ургуулж бодоод тэрэндээ ингээд итгэх гээд байдаг байхгүй. Гэхдээ тэр нь одоо зөвхөн аимшиг юм дээр шүү. Тэг ингээд гинт ингээл нөгөө яг ингээд булант яг нэг юм байна гэж бодчих юм бол би ингээ харахгүй байгаач яг байгаагээ итгэцдэг гэх юм уу. Тэг ингээ орч марцаар ингээ орой орохтой зүгээр гүүж мөгээ амар ордог байхгүй. Артлаа ингэж харж мараал. Тэгээ ер нь бол жоохон нэг тиймэрхүү юмтай ингээ таарчихгүй юмсан л гэж бодож байна. Одоо дахиж битээ таараас. Дахиж битээ таараас. Ёстой л нэрээ азар
нэг нь хөөх хүүхэд нөгөөх нь нэг царайгүй нэг төвлөлтэй Нэг мөлөн ихчээсэн. байсан яамаа тий. Тэгээ магадгүй нөгөө кинондор гарч ирсэн шиг хүүхэд мөртлөө амар царайтай ч юм уу тий. Тий. За тэгээ нөгөө нэг төвлөлтэй хүүхэн чинь хөл мүлэн эргэж мэргээл тий. Тэг гинт ингээд гүүгээд мөлхөд гүйж мөгээд хүрээд ирвэл бас. Тэг яг тухайн үедээ одоо шоконд орцохоор ингээд нөгөө айхаа мартцсан байх гэж бас тэгэж нэг гаргалгаа гаргасан. Одоо баг зэргийн нөгөө тархимчууд нокаут орчил ирж байна гэсэн үг л дээ. Хүн цохиулаад нокаутанд ороод тухайн үед нөгөө паник атакнд ороод ингээд таг ингээ юу болоод байгааг ухамсарлах чадваргүй бол тотал адилхан мэдрэмж байх те. Тархируул нэг юм тас. Тэгэл яг нөгөөдхөө ингээл яг нэг ухаарж байгаа мөч байгаа штэ өглөө нь тэр хүүхдийг ингээд нэг ойлгочихж байгаа штэ. Тэгэл яг тэр мэдрэмж л амар муухай байсан гэх юм. Ингээл шууд нэг юм биеэр ингээл нэг гүүгээл тэгэл нэг юм сонин хамаг ингээл ус босоол тэгэл яг тэр мэдрэмж л хүмүүс тэгж тэрийг хэлт юм байна гэж ойлгосон шүү дээ. Яг юмнаас айх мэдрэмж. За ямар ч тач одоо season 3 маань тэ хамгийн ихний дугаар зочин болж орж ирээд тэгээд хүмүүсийн нэлээх сонирхдаг Япон тэ Японы талаар өөртөө тохиолдчихсан гоё түүхийг ярилцсан. Маш их баярлаа. Тэгээд ингээд тэ надаа гоё болцсон шүү дээ манайх. Зага би энэ нөгөө нэвтрүүлэг дээр хүмүүс үзгэр ингээд лаг гоё өгд юм билээ маа. За манай Терагийн гоё бүтээгдэхүүнүүдийнхэн дээжээсээ л амар гоё юм байл шүү дээ. Тийм байна. Амар гоё бид нар харсан чинь дотор нь энэ хараа. Архины албаг. Халбах тэгсэн мөртлөө энэ дээр юу тайм бэ? Онгойлгох хэвчтэй юм. Пив онгойлгох юм. Пив онгойлгоод. Тэгээ энэ халбаар чи яадаг вэ нөгөө сөөжү пив хоёрыг холцоод ингэж сөөжү бомб янгата гэд зохиж мохонгоо төхөөсөрч мэсэр байна тийм. Энэ хундаг байх шиг байна. Хөөх юм би. Асах шиг тийм. За баярлаа. Баярлаа гинэ. Гой юмнууд байна. Дотор нь тэгж тавтаах юм. За ямар ч байсан тэгээд season 3 маань ингээд эхэлж байна. Та бүхэнд мэдээж хэрэг нилээ эвгүй түүхүүдээр одоо уулзах нь бол цаашаа бүр улам амар болно. Энэ бол дөнгөж эхлэл гэнэ. Энэ бол одоо дөнгөж эхлэл интро байла. Тэгээд за ямар ч байсан мэдээж хэрэг нэг subscribe бутна дараарай. Би 100k хүрээд нэг silver button автчих гоё. Тэрийг авмаар байна. Одоо дөгцөн байгаа юу? Тэ ер нь нэг 50,000 гарч явж байгаа. Ер нь бол 50% да тий. Орцгой юм байна тэгвэл. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая баяр та. Баяр та.